За, сайн байцгаана уу? Та бүхэндээ гэгийн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр мегмар гараг. Тэгээ мегмар гарагийг одоо ихшээдэг гараг нь болохоор өөрөө ангар гараг маань байгаа. За, тэгэхээр цөмөрийн энэ өдрийнхөө тэнгэрийн зургийг дэлгээ тавьсан байна. Та бүхнийхөө нь харуулж байна. За, тэгээд анхаарах ёстой ямар энерги холбоосууд энд байна вэ гэхээр за одоо ингэ харж байгаа бол тийм ээ. Одоо энэ сар маань яасан байна гэхээр тэнгэрийн ван гарагтаа эсрэгцэлтэй орж зогссон байна. За тэгээд энэ болохоор ингээд хамгийн ихэнд өглөөгөр байгаа одоо энерги багхгүй юу нэлээд эрттэй одоо нөлөөлнө гэсэн. Яг уу гэхээр одоо бидний ингээд сэтгэл тийм ээ сэтгэл хөдлөл үнэхээр ингээд савлгаатай байгаад байх юм бол эсвэл сэтгэл хөдлөл тайван байсан ч гэсэн савлуулж болцчихгүй гэдэг ийм тогтворгүй энерги гаднаас зохиж орж ирэх бүрэн боломжтой байгаа. За тэгээд энэний хор уршиг нь юу байх вэ гэхээр биднээс тэ өөрөөс янваа нэг юм золиос нь гарах боломжтой учраас цөмөр маш ухаалаг байх хэрэгтэй. За хоёрдугаарт анхаарах зүйл нь юу байна вэ гэхээр ингээд цаг ингээд жоохон яваад ирэнгүүт одоо бидний бас тий сар маань одоо энэ хайрын тэнгэр, хайрын бурхантайгаас ингээд зөрчлийн холбоос үүсгэж байгаа. За тэгэхээр яах вэ гэхээр бид нар одоо тэгээ биднэрт үн цэнтэй гэдэг зүйлийг одоо бид нар ингээд алдагдлалд оруулчих вэ. Тэр үн цэнтэй зүйлээ зөв одоо алдагдлалд оруулахгүйгээр хандаж юмд одоо улс суурьтайгаар одоо хандах хэрэгтэй л гэсэн үг л дээ. За тэгээд оройхондоо бас ингээ яах гээд байна уу гэхээр одоо энэ сар маань хар сартаагаас ингээд нийлэх гээд байна. За тэгэхээр энэ цаагаараа бид нарт бас юу хэлээд байна уу гэхээр одоо бидний те ярван нэгэн бодож хүсэж байгаа зүйл буруугаар болж болцсошгүй. Бидний харж байгаа зүйл буруу харж болцсошгүй. Бид нар ер нь андуурж эндүрх бүрэн боломжтой байхгүй юу? Тэгэхээр одоо ийм их анхааруулгатай өдөр байгаа учраас цумураас те жоохон юмд бодолтой хандвал зүгээр юм болов уу гэж бодож байна. За тэгээд хамгийн сүүлд нь бол цөмбөрөө мэдж байгаа тийм үү? Одоо дөнгөж одоо бууд гариг маань те өөрийнхөө уналтын загасны урдд ороод эхэлчихсэн байгаа учраас бидний бодож байгаа, сэтгэж байгаа, хүлээж авч байгаа, мэдэрч байгаа бүхэн алдаатай байх бүрэн боломжтой учраас бид нар өөрсдийнхөө бодож байгаа зүйл, харж байгаа зүйл, ярьж байгаа зүйл бүхэн дээрээ бас нэлээд одоо хяналт тавьж хандж явах хэрэгтэй гэж бас зөвлөмөр байна. За ингээ бүгдээр нь амжилт хүсье. Австралиас олгоно байла. Баярлаа. Баяртай.